Сайн байцгаана хүүхдүүд. Ерөнхий боловсролын нот дан сургуулийн багш Батбаяр байна. Өнөөдөр би 4 дахь ангийн хүн ба байгаль хичээлийг та нартай заах болно. За бүгдээрээ сурах бичийнхаа 44 дахь хуудсыг нээ. За 44 дахь хуудсан дээр болохоор өнөөдөр маань шинэ хичээлийн сэдэв хатуу, шингэн, хий, яагаад, ялгаатай вэ? За энэ хичээлийг орохоос өмнө бид нэр өмнөх хичээлээ сэргэн саная. За өмнөх хичээлээр бид нар хатуу, шингэн, хийг бид нэрлэж сурсан байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань хичээлийн гол агуулга нь болохоор хатуу, шингэн, хий төлөв нь олон тооны жижиг хэсгээс тогтдог. За тухайн жижиг хэсэг нь болохоор бидний нүдэнд үл үзэгддэг буюу гэхдээ бид нар ямар нэгэн бэлтгийг барихтаа түүнийг хатуу болон шингэн за хий төлөвтэй байна гэдгийг бол бид нар мэдэж чаддаг. За тэгвэл багш нь хатуу, шингэн, хий төлөвийн дотор жижиг хэсгүүдийг за бид нэр сурах гэж байгаа 44 дахь хуудасны 3 ширхэг зураг байгаа. За тухайн зурган дээр болохоор за нэгдүгээр зурган дээр нь болохоор хүүхдүүд маань болохоор нэгний ба байдлаар зогссон байгаа. За хоёр дахь зурган дээр болохоор за арай жоохон хоорондоо зайтай мөртлөө жоохон сэрэг байдлаар зогссон байна. За гурав дахь зурган дээр болохоор 3-аас 4 хүүхэд болохоор тухайн амьд дотор гүйж байгаа байдлыг харуулсан байна. За бид нар энэ зургийг хараад бодъё. За яг ямар байдлаас энэ зургууд хоорондоо ийм ялгаатай байгаа вэ гэдэг. За тэгвэл багш нь за тухайн зургийг харсан бол багш нь энэ самбар дээр зурсан 3 зураг дээр тухайн зургуудыг тайлбарлаж өгье. За бид нар агаарын бөмбөлөг зурсан байна. За агаарын бөмбөлөг дотор болохоор за тухайн зургийн за 3 дахь зураг байна. За тэн дээр болохоор 3-4 хүүхэд болохоор анги дотор гүйж байгаа байлаа. Тэгэхээр хийн төлөв нь болохоор жижиг хэсгүүд нь маш дотроо цөөн байдаг. Тэгвэл энийг бид 3 ширхэг өөрөөр илэрхийлээ. Гэхдээ энэ маань хоорондоо зайтай, маш их зайтай. Гэхдээ их замраагүй байдал оршдог. За тэгвэл төмөр хавтан буюу хатуу зүйл. За хатуу зүйл дотор болохоор биднээс сая 44 дахь хуудсан дээр харсан зургуудаас тэгэхээр нэг ивнээ дотор хүүхдүүд маш эвг цэгцтэй зогсож байгаа байдлыг харсан. За тэгвэл хатуу төлөв дотор болохоор ерөөсөө жижиг хэсгүүд нь маш хатуу нягт байдаг. Гэхдээ ямар нэгэн хөдөлгөөнд оршдгүй. За энийг бид зургаар тайлбарлаж үзье багш. За тэгэхээр хатуу төлөв дотор байгаа жижиг хэсгүүд нь болохоор яг нэг хэмтэй дотроо зайн болохоор яг нэг жигт. Гэхдээ ямар нэгэн хөдөлгөөнд оршдгүй. За бид нар аялалтаа ус буюу шингэн зүйлийн доторх жижиг хэсгүүдийг харъя. За тэгээ багш нэг зурж үзүүлээ. Тэгэхээр бидний шингэн хэсгүүдийг болохоор сая сурах хүчин 44 дахь хуудсан дээр байсан 2 дахь зураг буюу анги дотор олон тооны хүүхэд байгаа мөртлөө тухайн хүүхдүүд маань хөдөлгөөнд оршиж байна. За тэгвэл энийг бид нар за аялалтаа усан дотор зурж үзүүлээ. За тэгээд багшийн дурсан энэ 3 зурган дээр болохоор сайн ажиглаад бүгдээрээ энэний ялгааг нь сайн харъя. За тэгвэл шингэн зүйл бол мэдээж юу юм бэ? Олон тооны хэсгүүдээс бүрддэг мөртлөө байнгын хөдөлгөөнд оршдог хоорондын зайн болохоор хоол байдаг. За тэгвэл хатуу төлөв болохоор дотор байгаа жижиг хэсгүүд нь болохоор нягт эмх замбраатай гэхдээ хөдөлгөөнд оршдгүй. За тэгвэл хийн төлөвт байгаа зүйл нь болохоор доторх жижиг хэсгүүд нь болохоор маш цөөхөн байдаг бөгөөд гэхдээ байнгын хөдөлгөөнд буюу эмх замбраагүй байдалд оршиж байдаг. За тэгвэл багш нь энэний тодорхойлтыг тухайн зураг бүрийн доор бичиж үзүүлье. За тэгвэл хийн төлөв маань болохоор эмх замбраагүй. За тэгээд байнгын хөдөлгөөнд оршдог. За мэдээж сая эмх замбраагүй мөртлөө байнгын хөдөлгөөнд оршдог. Тэгээд хоорондын зайн багш нь юу гэж хэллээ? Мэдээж хоорондын зайн болохоор хол байдаг.
хатуу төлөв харъя. За хатуу төлөв болохоор дотор байгаа жижиг хэсгүүд нь болохоор инх замбраатай. За инх замбраатай юм байна. За тэгвэл байнгын хөдөлгөөнд оршдгоо гэж хэлсэн тийм үү? Тэгэхээр хөдөлгөөнгүй. За урд болохоор хоорондын зай нэгт буюу маш ойр байдаг. Нэгт зай. За шингэн төлөвийг бүгдээрээ дотор хэсгүүдийг дахиж нэрлэе. За тийм мэдээж бас эмх замбраагүй байдаг. Шингэн төлөвийн жижиг хэсгүүд нь болохоор за эмх замбраагүй. Тэгээ байнгын хөдөлгөөнд оршдог. За тэгээ хоорондын зай нь болохоор арай нөгөө хатуу төлөвийг бодохноо баг зэргийн зайтай байдаг. Гэхдээ энэ нь болохоор бас мэдээж хоорондын зай нь бол ялцчихо хол байна гэсэн үг. За багшийнхаа бичиж өгсөн тодорхойлолтуудыг бас дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай. За бүгдээрээ тэгвэл одоо за хатуу шингэнхийг ялгаатай байдлыг бид мэдэж авлаа. За тэгвэл одоо багш нь дахин баталж ярилцъя бүгдээрээ. За энэ мань болохоор за шингэн төлөв бол ерөөсөө эмх замбраагүй байдалд оршдог байнгын хөдөлгөөнтэй. Гэхдээ хоорондын зай нь бол их байдаг. За тэгвэл хатуу төлөв маань болохоор эмх замбраатай мэдээж хөдөлгөөнд оршдоггүй хоорондын зай нэгт байдаг. За тэгвэл хий төлөв бол болохоор эмх замбраагүй. Бүр байнгын хөдөлгөөнд оршдог мөн хоорондын зай хоорондоо маш хол байдаг байна. За тэгэхээр бид нар усны 3 шинжийг бол өмнөх хичээлээр үзсэн байгаа. Ямар төлөвтэй байдаг вүлээ. За ус маань болохоор 1 градусд хөлдөж хатуу төлөв рүү шилждэг. За тэгвэл нэмэх 100 градус буюу ус буслах температурт хүрэхлээр шингэн зүйл маань агаад уур болон хий төлөв рүү шилждэг байгаа. За тэгэхээр бид нар энэ бүхнийг за дэвтэртээ бичиж авах юм байна. За тэгээд багш нь гэрийн даалгавар өгье. За сурах бичиг. За сурах бичгийн за гэртээ. Гэрт за сурах бичиг. За 45 дахь хуудсыг бий даан ажиллана. За ингээд хүүхдүүдээ хичээл анхааралтай сонсож үзсэнд баярлалаа. За та бүхэнд амжилт хүсье.